За өнөөдөр хамтдаа хэдүүлээ Еврей номын 11-р бүлгийн 5, 6 дугаар хэсгээс суралцсан. Хоёр ишлэлээр дамжуулан эзэн биднийг гайхалтайгаар босгох болтугай. За бид энэ жил чуулган өсөлтөд хүрээнд дотроо бид үеийн хүн байхаар, залбирлын хүн байхаар, мөн дагалдуулдаг хүн байхаар зорж яваа. Тийм үү? Магадгүй эзнийг таньж мэдсэн цагаас хойш зорсоор байгаа бох. Энэ жил илүү хэдүүлээ зориг тавиад үгийн хүн байхаар тэмүүлж байгаа. Амен. Үг гэдэг бол Бурхны хувьд хүн төрлөختөнд өгсөн гайхалтай бэлэг шүү дээ. Үгээр дамжуулж хүн олон зүйлийг олж мэдж байгаа. Үгээр дамжуулж хүн олон зүйлийг бас давж гарч байгаа. Амен. Та боддоо бидний амьдралд ямар нэгэн үг байхгүй. Би хэрвээ юм үггүй байсан бол ер нь жоох хэцүү тийм үү? Бүх юмыг мэдрэмжээр, бүх юмыг таамгаар, эсвэл бүх юмыг харж байгаагаараа хийнэ гэдэг ер нь жоох аюултай. Тийм учраас Бурхан магадгүй хүн төрлөختөнд үгийг зөвшөөрсөн баг. Хамт харилцдаг тийм хэл. Түүгээр зогсохгүй тэр өөрийн үгийг бас бидэнд өгсөн байгаа даа байхгүй. Бурханы үг гэж байна. Тэр үг биднийг эзэн рүү ойртуулдаг юм шүү. Амен. Тэгээд нэм гараг бүрийн өдөр 12 цагаас чуулган үгээ уншсаар байгаа. За би дахиад хэлье, хүмүүс жоо ойлгохгүй байх шиг байна заяа. Нэм гараг өдөр 12 цагаас чуулган эзний үгийг уншсаар байгаа. Чи нэг алга малга таших хэвээр юм шүү ингээд нэг те. Ингээ гайхаад цаана надад юу байгаа юм болоо гэдэг. Цаана юу байгааг та ирж үзэх мэдрэх ёстой шүү заяа. Амен. Ягаад бид хамтдаа энэ жил те Библийг чуулганаараа нэг уншихаар одоо зорж байгаа шүү дээ. Тэгээ итгэмжтэйгээр те 12 цагт ирж байгаа итгэлийн ах トゥ усынхаа төлөө талархъя. За ирэхгүй байгаа хүмүүст үргэлж үд хаалга нээлттэй байгаа. Гэхдээ та бүгдийнхээ төлөөлөд яхаа сууж байгаа. За юу. За. Еврей номын 11-р бүлэг бол тэр чигээр нь итгэлтэй холбоотой зүйл яригдж байгаа. Бид нэр өмнө нь өнгөрсөн 7 хоног бид нар зочин номлогчтой байсан. Би 2 удаа яг итгэлтэй холбоотой эзнээс үгийг бас хуваалцсан. Ер нь бид итгэлийн хүн байх тухай мөн итгэл дотор бид нар ирээдүг байх харж итгэл гэдэг зүйл бол бидний ирээдүйн түлхүүр юм а гэдэг зүйлийг бас хуваалцсан. Танд бас тэр санагдаасаа, ариун сүнс сануулаасаа тэгээд тэр таны амьдралд бас хэрэг болоосоо гэж бодож ятгамаар байна. Харин өнөөдөр бүгдээ хамтдаа Бурхан баярладаг итгэл гэдэг сэдвд оров. Бурхан баярладаг итгэл. Амен. Бидний Бурхан чи ер нь юм баярладаг шүү дээ. Мэдж байгаа зү. Бид чи ер нь ингээд нэг юм хагартлаа баярладаг тийм үү? Танд ер нь тийм хагартлаа баярладаг, баярлсан тийм үе байгаа юу? Тийм тохиолдол байгаа юу? Энэ ер нь Бурхан бидний амьдралд өгөгдсөн Бурханы нэг юм мөн чанар байхгүй юу? Бид чинь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг байгаа шүү дээ. Өнгөрсөн 7 хоногч бид нэр Бурханы дөрвөн дүр төрх гэдэг сэдвээр бас үзсэн шүү дээ ер нь те. Тэгээ Бурханы дүр төрх дотор энэ баяр хөөр гэдэг зүйл байдаг. Ер нь баяр хөөр гэдэг зүйл бол хүний амьдралд их тийм аз жаргалыг өгдөг шүү дээ тийм үү? Хүний амьдралд их тийм амар тайвныг өгж байгаа. Ер нь баяр хөөртэй байгаа тохиолдолд нь юу ч хамаагүй хийчмэр санагддаг үстэй. Зөв. Таны амьдралд тийм тохиолдол байдаг уу? Айгуу үстэй манайхаа. Байгаа үстэй. Тэгэхээр энэ баяр хөөр Бурханаас хүн төрлөختөнд өгөгдсөн өрөөл واخгүй. Тэр Бурхан бас баярладаг гинэ. Тэгээ тэр баярлахтаа яадаг вэ гэхээр өөрийн дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүмүүсээ харахтаа баярладаг байгаа. Амен. Тийм учраас бид Бурханы хувьд бол үнэхээр үнцэнтэй. Бусад бүх бүтээлүүдээс нь илүү хамгийн үнцэнтэй нэгэн бол хүн байгаа. Та дэрэгт хүнээ хараач. Бурханы үнцэнтэй нэгнийг хараач. Ямар вэ? Яг Бурханы үнцэнтэй хүн байж чадхаар байна уу, чадхааргүй байна уу? Гэтэ бид нарыг юу гэж бодохоос үл шалтгаалаад Бурхан яг тэгж харж байгаа шүү биднийг. Энэ бол миний үнцэнтэй бүтээл гэж. Амен. За бид нар бас заримдаа Бурханыг эцэг ихээр төсөөлүүлээд байдаг шүү. Тэ аав ээж байх. Ер нь аав байна гэдэг, ээж байна гэдэг тэ. Тэгээ ер нь бас тухайн хүүхдэд бас үнцэнтэй шүү дээ. За мөн биднэрт үр хүүхдүүд байна гэдэг асар их үнцэнтэй тийм үү? Тэгээд бид нар хүүхдээ ингээ харахаар нэг юм хайр хүрмээр те эсвэл ингээд нэг юм баяр төрмөөр ч юм уу ингээд ийм үйл явдлууд болдог шүү дээ тийм үү? Тэгээ бидний бодож байгаагүйгээс ухаантай байх үед ч юм уу те эсвэл бидний бодож байгаагүйгээс те сайн үйлдэл хийх үед эцэг эхчүүд ер нь бол их баярлдаг шүү дээ тийм үү? Хагаралтай баярлж байгаа. За одоо жишээлбэл бид нар хүүхдтэй болвол те
хилд ороод ирэх үед чинь л баярлж байгаа шүү дээ ер нь тийм үү? Сая юу гэсэн бэ? Аава гэсэн үү? Үгүй ээжээ гэсэн. Үгүй аава гэсэн гэл ингээл тий. Үгүй өвөө гिचлээ гэл ингээл тий. Нэг усандаа хүүхэд маань хилд орох үед бид нар хахарлаа баярлж байгаа. За мөн хүүхэд хөлд орох үед баярлдаг шүү дээ тийм үү? Нэг гიშглээ хоёр гიშглээ бүр юм тулаад явж байгаа шүү дээ. Бүр тулаад явхаа тий тулахгүйгээр өөрөөрөө явдаг болчиход байгаа шүү дээ. Гэл баярлаад байдаг тийм үү? Зөв үү? Манай эцэг эхчүүд тэгдэггүй юу? Тэгдэг үстэй. Манай эцэг эхчүүд хараахан болоог байгаа хүмүүс удахгүй тэгэх байх заа юу? Тийм ерөөл дэвшүүлье. Тэ? Үнэхээр эзэн дотор гайхалтай гэр бүлүүд бий болоосоо. Амен. Эзэн дотор гэр бүлүүд гиснээс эзэн дотор олон гэр бүлүүд бий болсноор Монгол орн минь өөрчлөгдөн шүү. Яг бол эзнээс эмээдэг хүмүүс дотор Бурхны ерөөл байх болно. Амен. Эзнээс эмээдэг хүмүүс дотор Бурхны мэрэгэн ухаан тэр үнэхээр тэр мэдлэгийн охи байх болно гэдгийг дахин тунхаглая. Харин өнөөдрийн эзний үгэн дээр Бурхныг баярлуулсныг үйл явдал болсон байна. Бурхныг баярлуулсан. Тэгээ Бурхан баярлаландаа нэг гайхамшигтай зүйлийг тэр хүн дээр хийсэн байгаа байхгүй. Тэгээ тэр хүн бол ер нь Библиэлд нэг олон гардггүй. Нэг 2 гарсан уу 3 гарсан уу тийм гол дүртнийг байдаггүй. Гэхдээ итгэлийн хүний хувьд бол хамгийн одоо тийм бест нэг нь байгаа. Бест. Үнэхээр шилдэг. Үнэхээр тэр амжилттай дуусгаж чадсан гэх юм уу та. Тэр нэгэн байгаа даа. Тэгээ бүгд хамтдаа 5 дугаар Еврей номын 5 дугаар 11 дугаар бүлгийн 5 дугаар хэсгийг харъя. Энд дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр итгэлээр Енох үхлийг үзэлгүй дээш аваачгдсан. Түүнийг Бурхан авч явсан учраас тэр олдсонгүй. Тэр аврагсдынхаа өмнө Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ гэсэн. За Енох гэдэг энэ одоо хуучин гэрээний нэг юм баатар байна. Энэ хүнийх олон гардггүй те. Бид нар Эхлэл ном дээр нэг жоохон харсан бах. Тэгээ магадгүй Ерөв ном дээрс харж байгаа бах. Гэхдээ нэг амжилттай зүйлийг Енох хийсэн байгаа байхгүй юу? Яасан гэж байна? Үхгүйгээр Бурхан дээр очисон байгаа. Энэ дэлхий дээр амьдарч байхдаа үхэл амсахгүйгээр Бурхан дээр очисон түүх байгаад. Библи хэлэхдээ юу гэж байгаа вэ? Хүн бүр шүүгднэ гэсэн байхгүй. Хүн бүр энэ дэлхий дээр амьд байгаа бол үхлийн дараа шүүлтэнд орно гэж хэлсэн байгаа. Нэг ч хүн энийг алгасахгүй гэж хэлсэн. Гэхдээ энд нэг гайхалтай зүйл юу болсон нь Енох гэдэг энэ хүн яасан бэ? Үхгүйгээр эзэнд очисон байна. Гэхдээ эзэн энэ хүнийг яагаад үхгүйгээр үхэл амсуулахгүйгээр авсан бэ гэхээр баярлсан байгаа даа. Бурхан баярлах юм бол ийм гайхамшигтай зүйлийг хүн төрлөختөнд хийж чаддгаа гэсэн. Амен. Эзний үнд боломжгүй зүйл гэж байхгүй шүү бах танд. Амен. Энд ингэж штэ. Тэрээр аваачгдгийнхаа өмнө Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ. Яасан гэж байна? Бурханд таалагдсан гэж байгаа. Тэгээ Бурханд таалагдсан учраас тэр яасан бilé? Дээш авагдсан. Дээш авагдсан гэдэг нь үхэл амсахгүйгээр Бурхан дээр очисон гэж байна. Итгэлээр Енох үхлийг үзэлгүй дээш аваачгдсан. Түүнийг Бурхан авч явсан учраас тэрээр олдсонгүй гэж байна. Маш чухал зүйл нь яасан гэж байна? Үхэл амсаагүй гэж. Амен. Үхэл амсахгүйгээр Енох эзэн дээр очисон байна. Тэгэхээр бидний эзэн ингэж хагарлаа баярдаг нэгэн байгаа даа. Тэгэхээр Бурханыг баярлуулна гэдэг нь хүний амьдралд гайхалтай ерөөл өгдөг. Тийм учраас итгэгч хүмүүс яадаггүй Бурхан таалагдж амьдрах гэдэг. Бурханы тааламжийн дотор уршаа алхахыг хүсэж ирмэлцдэг. Амен. Таны дотор хэрвээ тийм зүйл бол та тууштай бөгөө зоригтой байгаарай. Бүү ухраарай. Бүүж өгөөрэй. Ягаад гэвэл бидний амьдралд Бурхан өрөөх болно. Амен. Тэгэхээр Енох гэдэг энэ эзний хүн ингэж авагдсан шалтгаан байгаад. За энэ 5 дугаар хэсэг 6 дугаар хэсэг хоёулын дээр нь хэлж өгсөн байгаа. За 5 дахь юу гэсэн мэхээр итгэлээр Енох үхлийг үзэлгүй дээш аваачгдсан гэж байгаа. Юугаар гэж байна? Итгэлээр гэсэн баг. Өдөр хамтдаа итгэл гэж хэлэх үү? Итгэлээр Енох үхэл амсахгүйгээр Бурхан дээр очисон байгаа. Бурханаар авагдсан байгаа. Библиэлд ийм тохиолдол нэг 2 байна уу үгүй юу? Тийм үү? 2 л байгаа. За миний санаж байгаа. Бусад бүх хүмүүс өгсөн байгаа. За тэгэхээр
ийм гайхалтай зүйл болсон байна. Гэсэн чи итгэлээр гинэ ах даа. Цаашаа үргэлжлүүлээд 6 дахь итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь бурханд ойртон буй хүн тэр байдаг гэдэгт болно. Өөрийг нь хайгчдад тэрээр шагнагч болдог гэдэгт итгэх ёстой гэсэн байна. Энд хоёр зүйл гарч байгаа. Маш чухал биднэртэй холбоотой. Нэг нь итгэлгүйгээр бурханд таалагдах боломж байхгүй гэж байна. Амен. Итгэлгүйгээр бурханд таалагдах боломж байхгүй. Хоёр дахь зүйл нь түүнийг хайдаг хүнд бурхан яадаг гэж шагнадаг гэсэн байна. Амен. Бурхан шагнадаг. За энэ хоёр зүйл хүн төрлөختний амьдрал маш чухал хоёр зүйл байна. Нэг нь бурхан таалагдаж, нөгөөх нь бурханаас шагналыг авах үйл явц байгаа. Та бурханд итгэж байгаа юу? Таны амьдралд итгэл байна уу? Та итгэлийг яг яаж харж байгаа вэ гэж. Тэгэхээр итгэл гэдэг зүйл өөрөө маш чухал зүйл байна. Тэгэхээр хүн ер нь итгэлгүйгээр бурханд таалагдах боломж байхгүй гэж. Тэгэхээр энд тийм ээ би бурханд итгэдэг гэдэг энэ зүгээр л нэг тийм өнгөцгөн суур ойлголтын тухай яриаг маш гүнзгий ойлголт явж байгаа. Тэгвэл итгэл гэдэг чинь юу юм бэ гэдгийг бид нар бодож үзэх хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр за тэгвэл энэ итгэл бидэнд маш их боломжийг олгодог юм бол өдөр Яаков номон дээр нэг сонирхолтой зүйлийг харцгаая. Яаков номын 2 дугаар бүлэг дээр нэгэн сонирхолтой зүйлийг Яаков гэж хүн хэлсэн байгаа даа. Энд юу гэж хэлсэн бэ гэхээр бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Ямар гоё вэ, тийм үү? За дахиад хэлье. Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Эн чин сайн гэсэн байна. Бид бурхан ганц гэдэгт итгэдэг бол үнэхээр сайн гэж байна. За үргэлжлүүлээд нэг чухал зүйл байна. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм аа гэсэн байна. Ямар аюултай юм бэ? Чөтгөрүүд хүртэл бурхан байгаа гэдэгт итгэдэг гэж байна шүү дээ. Бид нар бас итгээд байгаа шүү. Ямар сонирхолтой юм бэ? Танд сонирхолтой санагдаж байна уу? Итгэл яасан мөлий? Бурхан таалагдсан бохгүй. Итгэлээр бид нар ялаа бурхан таалагдсан бохгүй. Тэгсэн чинь энэ чөтгөр бас итгээд байна шүү дээ ахтунараа. Тэгээ бүр итгэхтэй яасан мөлий? Бүр айдаг, чичирдэг, өөр нэг орчуулгын дээр үг сүнгээр бүр бэмбгэндэг гэж байгаа бохгүй. Та ер нь ямар нэгэн зүйлээс айж бэмгэнж үзсэн үү? Намайг авраачаал гэж байгаа шүү дээ ер нь бол тийм үү? Ямар сонирхолтой зүйл болж байна гэж. Тэгэхээр ахтунараа эндээс бид нэг чухал зүйлийг олж харах хэрэгтэй. Юу вэ гэхээр яг бурхны хүсэж байгаа эзний биднээс хараад таалдаг тэр итгэлийн тухай маш тодорхой зүйлүүд байдаг. Тэгэхээр хүн болно муу нэг нь бурханд итгэдэг гэдгээс гадна өөр нэгэн зүйл бас итгэдэг. Тэр нь бол Тэнгэр элчүүд. Тэнгэр элчүүд бурханд яадаг үлээ? Итгэдэг. Бурханд итгэдэг. Бурхан байгаа гэдэгт итгэдэг. Библи хэлсэн чинь та нарын орчлын ертөнцийг харахтаа бурхан байгаа гэж итгэж чадахгүй байх уу гэсэн. Энэ зүйл бурхан байгаа гэдгийг та нарт ойлгуулахад хангалттай олон зүйл байгаа шүү дээ гэж хэлсэн. Яг итгээд байна ах түн. Одоо харин цаана нэг чухал зүйл байгааг бид нар олж харах хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Тэр итгэл гэдэг нь өөрөө юу хэлж ийнэ гэхээр бурханд ойртох. Бүр түүгээр зогсохгүй юу гэж хэлж ийнэ гэхээр бурханаас эмээх тухай хэлж байгаа. Бурханаас эмээх. Бурханаас эмээх тухай ойлголт юм ах түн. Бүр цаашаа үргэлжлүүлээд гүнзгий ярих юм бол бурханаас айх тухай ойлголт. За бүр нарийн хэлэх юм бол бурханыг хүндлэх тухай ойлголт байна ах түн. Муу нэгэн бурханыг мэддэг, итгэдэг. Гэхдээ түүнд эмээлт байхгүй. Муу нэгэн бурханд итгэдэг. Гэхдээ түүнээс түүний үгийн дагуу явахгүй байхаас айхгүй байгаа даа. Ойлгож байна уу те? Муу нэгэн бурхан байгаад итгэдэг. Гэхдээ тэр бурханыг хүндлэхгүй байгаа даа. Харин итгэлийн хүмүүсийн Енохын хувьд бурхан яагаад таалсан бэ гэхээр тэр газар эмээлт байсан учраас. Амен. Тэр газар хүндлэл байсан учраас. Тэр газар бурханаас айдас байсан учраас бурханд тааламжтай буюу тэр жинхэнэ итгэл болж ялгаж өгсөн байна ах түнд. Амен.
Тэр Бурханаас имэн гэдэг нь өөрөө юу юм? За магадгүй бид нарт нэг амьдралдаа нэг ийм мэдрэмж байдаг шүү дээ. За мэдрэмж гэх юм уу, нэг ийм одоо оршихуй гэх юм уу. Одоо их айхтар тийм өндөр албан тушаалтай ч юм уу те, эсвэл ямар ч надаас ийм их том хүн. Тэгээ тийм хүмүүстэй уулзахаараа бид нар ингээл зүрх бэлбэгнээд байдаг да те. Ингээл уулзахаас нэг ингээл нэг юм эмээгээл те. А нэг өсөндөө баг тэр мэдрэмж гэсэн үг. Ер нь Бурханд итгэл гэдэг бол тэр. Тэгээ энэ зүйл биднийг яадаг вэ гэхээр үйлдэл төрөв. Имэйл бидний амьдралд үйлдэлийг авчирдаг. Хүний амьдралд имэйлд байхгүй бол үйлдэл байхгүй. Тийм байгаас тахтана. Бурханаас имэж байгаа учраас бид эзний өргөнд ирж байгаа. Би Бурханаас имэж байгаа учраас би энэ газар эзнээс өгөгдсөн дээр үгийг тунхаглаж байгаа. Өөрөөсөө яриг эзэн ятгах байгаа зүйлийг ярьж байгаа гэсэн. Тэгэхээр энэ имэйл гэдэг ойлголт тахтана. Энэ нь өөрөө бүр гүнзгий ярих юм бол хүндлэл гэдэг ойлголт байгаа шүү. Амен. Тэгэхээр итгэл гэдэг нь өөрөө имэйл тийм аа. Хэрвээ бидний амьдралд имэйлт байхгүй болсон бол бид чөтгөртэй адилхан байна л гэсэн үг. Яагаад итгэж байгаа? Мэдж байгаа, ойлгож байгаа. Харин Яков ном бүр цаашаа гүнзгий юу шилсэн бэ гэхээр тийм ээ ийм байна. Тийм учраас итгэл нь өөрөө үйлстэй юм аа шилсэн. Тэр үйлсийнх нь нэг хэлбэр нь имэйлт, хүндлэл тэр айдас юм а гэдэг зүйлийг ойлгосон. Айдас гэдэг нь ингээд бүр нэг юм айдасанд автах тухай ойлголт биш шүү. Бурханаас эмээх тухай ойлголт. Нэг талаасаа эмээлт, нөгөө талаасаа айдас гэж хүлээж аваа. Ойлгож байна уу Тэгэхээр бид эмээлт байгаа үед бидний дотор Бурханы хүч ирдэг. Эмээлттэй итгэлд хүч байдаг. Амен. Эмээлттэй итгэлд ялалт байдаг. Эмээлттэй итгэлд урам зориг байдаг. Эмээлттэй итгэлд хараа зориг байдаг гэдгийг Библи хэлж өгсөн байна хатан. Халелуя. Тэгэд Яков ном юу гэж хэлж байгаа вэ гэхээр үйлстэй. Ямар нэгэн үйлдэлтэй байх тухай хэлж байгаа. Тийм учраас Эхлэл номын 5 дугаар бүлгийн 21-дөр Енохтой холбоотой ийм зүйл байна. Енох 65 настайдаа Метасуулаг төрүүлжээ. Метасуулаг төрүүлснээс хойш Енох 300 жил Бурхантай хамт явж үр хүүхдүүдтэй болжээ. Енох 365 наслав. Енох Бурхантай хамт явж байсан ба түүнийг Бурхан авч явсан учраас тэрээр дэлхийд байсангүй гэж. Хоёр дахь нэг ойлголт нь юу гэхээр Бурхантай хамт явах юм байна. Бурхантай хамт явах. Итгэл дотроо яасан бэ гэхээр яалаа? Эмээх, хүндлэх, түүнээс одоо айх. Хоёр дахь нэг ойлголт нь юу гэхээр Бурхантай хамт явах гинэ. Бурхантай хамт алхах. Тэр нь Бурхантай хамт алхах, Бурхантай хамт явах гэдэг энэ ойлголтыг яаж хүлээж авч байна? Бид нар бүтэнсээ өдөр ирэхдээ бол ер нь Бурхантай хамт болчиход байгаа. Тийм үү? Гэхдээ энэ бид нар ингэ суугаад байгаа байхгүй. Гэсэн Библи яасан бэ гэсэн чинь явсан гэж байгаа байхгүй. Үйлцсэн байгаа. Тэр итгэлийн хүний хувьд бол эзний өдөр ирээд хамтдаа Бурхан сайхан магтаал хүндэтгэлээ өргөөд тэр өдөр эзний үгээ сонсож яваад үлдсэн 6 өдөр нь юу байдаг вүлээ? Бурхантай хамт алхах байдаг шүү дээ. Тийм үү? Яг тэр итгэлийн амьдралаар амьдрах тухай байдаг шүү дээ. Тийм үү? Тэгэхээр Бурхантай хамт алхах гэдэг нь өөрөө юу хэлж яах вэ? Туулгартай байдлын тухай хэлж өгсөн байна. Туулгартай. Чи хайрлал гэсэн бол хайрлаж, уучлал гэсэн бол уучлж. Тийм учраас чамаг биднийг яасан вүлээ? Миний үгтэй ойрхон бай гэдэг. Библи эзний үгийг бид нар уншсанараа яадаг вэ гэхээр Бурханыг илүү таньж мэддэг. Бурханыг илүү таньж мэдснээр бид нар яадаг вэ гэхээр Бурханаас эмээдэг байхгүй юу? Эмээн гэдэг нь яаж нэглээ? Итгэл гэсэн үг шүү. Итгэл. Нэгснэ бидний итгэл хөгждөг, итгэл өсдөг, итгэл Бурханд илүү ойрхон очиж байгаа учраас Бурхан биднийг яадаг вүлээ? Эзний үгтэй бай. Залбир. Миний хүмүүстэй хамт бай гэж. Миний оршууд бай гэж хэлж байгаа. Халелуя хтунар. Ийм зүйл байсан учраас Енох үхлийг амсахгүйгээр Бурхан дээр очсон байна. Харин өнөөдөр бидэнд ч гэсэн
боломж байгаа ах түнэр. Бид үнэхээр эзнээс яг тэр имиж Бурхан дотор дуулууртай байж алхах бас бидний амьдрал хөгжил байдаг. Эргээд бид нар амьдралаа харах юм бол, итгэлийн амьдралаа харах юм бол Бурханаас имиж авах үед миний итгэл ямар их өсөж исэн бэ гэдгийг би олж харсан. Харин Бурханаас имээхгүй те. Тийм байдаг л зүйл. Угаасаа л байсан юм шиг. Хүн чинь ер нь жоохон муухай шүү дээ ер нь. Тэгээд ирэх үедээ зүрх ямар их хатуу болдгийг ойлгосон баг. Тийм учраас Бурхан хүний амьдралд магадгүй энэ эмээх, айх, хүндлэх тэ энэ зүйлүүдийг Бурхан өгсөн баг. Бид үнэхээр итгэл дотор Бурханы оршиход ирж байгаа шүү дээ хатуу нар. Өөр юу ч биш. Бидний сайн үйлс ч юм уу, бидний сайн бодол ч юм уу, би чадвартай учраас ч юм уу, би бундаг учраас ч юм уу Бурханы оршиход ирээгүй баг. Харин Бурхан хэлэхдээ юу гэсэн үг гэхээр итгэлээр боломжтой гэсэн байгаа. Итгэлээр таалагдана гэсэн байгаа. Тийм учраас энэ итгэлийг тээсэн галилчууд байцгаая хтаа. Амен. Үнэхээр итгэл бидний амьдралд өгдөг. Хэрвээ бид итгэдэг гэж хэлж байгаа бол бид бас амьдрдаг, Бурхантай хамт явдаг нэг нь байх учиртай юм хтаа. Ноо гэж эзний хүн байдаг тийм. Тэгээ Ноо 9-р бүлэг дээр Эхлэл номын 6-р бүлгийн 9-дэр ингэж хэлсэн баг. Ногийн удам угсаа ийм болоо. Ноо бол зөвхт үеийнхнийхээ дунд гин зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байваа гэсэн. Яадаг гэсэн бэ? Бурхантай хамт явдаг хүн байваа гэсэн байна. Тэгэхээр Ноо Бурхантай хамт явж байсан учраас тэр дуулууртаагаар яалаа завир орсон шүү. Тэр дуулууртаагаар яалаа зав барьсан шүү. Яг тухайн нэгэндээ бол Ноо зав барьна гэдэг бол үнэхээр онгоонд орж ирсэн шүү. Бүр ичгүрт орж ирсэн шүү. Гэхдээ тэр Бурхантай хамт явж исэн учраас дуулууртай байсан байгаа. Амен. Тэр бидний өмнө боломжгүй зүйл Бурханд боломжтой. Надад ойлгомжгүй байгаа зүйл бол Бурханд ойлгомжтой гэдэг итгэл гэсэн үг байхгүй. Тэр Бурхан биднийг яв гэсэн бол явж, зогсон гэсэн бол зогсож, бай гэсэн бол байх нь дуулуур юм аах. Ямар гайхалтай вэ? Бурхантай хамт явсан. За мөн Ноо яасан бэ гэхээр 6-р бүлгийн 8 дээр харин Ноо эзний мэлмид яасан гэж тааллыг олж ирсэн байна. Яаснаар Бурхантай хамт явснаар харин Ноо эзний мэлмид тааллыг олжээ. Нэг өсөндөө бид Ноо энэ нөхцөл байдлаар дамжуулаад Бурхан баярлсан байгаа даа. Бурханыг баярлуулсан байгаа даа. Тэрүүгээр яаж нэхэр амьдралд нь өрөөл ирж байгааг бид нар харах боломжтой юм аах. Амен. За мөн Мика гэдэг иш үзүүлгийн ном байдаг тийм. Энэ номны 6-р бүлгийн 6 дээр Мика иш үзүүлэгчд эзэн бас нэгэн гайхалтай зүйлийг ойлгуулсан. Үнэндээ юун сайн болохыг хүн минь тэр чамд айлдсан бусуу. Үнэн шударгыг үлд, инэрлийг хайрл, өөрийн Бурхантайгаа даруухнаар алхах гэхээс өөр зүйлийг эзэн чамаас шаарддаг гэж юу гэсэн бэ? Бурхантай даруугаар алхах тухай ах дунд. Бурхантай тэрслэх шаардлагагүй гэсэн үг. Даруугаар алхах тухай. Бурхан ерөөсөө итгэлийн хүнээс энэ зүйлийг л хүсдэг юм. Ах дүнрээ. Их олон юм биш. Бурхантай даруугаар алхах үед бидний амьдралд өрөөл ирэх болно ах дүнрээ. Та итгээрэй. Амен. За, ийм чухал зүйлүүдийг эзэн хэлж өгсөн байна. За, хоёр дахь нэг ойлголт нь өгөхөөр шагнана гэсэн байна. За, шагнал гэдгийг бол бид нар ойлгож байгаа тийм үү? Хэрвээ бидний амьдралд итгэл байгаа бол шагнал байгаа гэсэн. Хэрвээ бид Бурхан дотор эмээлттэйгээр бас Бурхантай хамт уршаа алхаж даруугаар байхаас бидний амьдралд өссөн өсөөгөө Бурханаас шагнал ирэх болно гэдэгт итгэх тухай ах тунд. Амен. Ойлгомжтой юу? Шагналын талаар нэг амар нарийн ширээ юм яриад явах уу?
Бид нар чинь шагналд дуртай учраас сайн мэдж байгаа байх гэж бодчих. Тийм учраас энд хүргээд эзний үгийг дуусгах. Итгэлийн хүн байцгаая яах вэ? Итгэлээр бурханд таалагдсан нэг нь байцгаая яах вэ? Тэр Ром ном дээр нэг ийм зүйл байна. Ром номын 8:28 дээр. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ гэж хэлсэн байна. Нэгсдэ Бурхныг хайрладаг хүмүүсийн амьдрал тохиолдож байгаа бүхий л зүйлс эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдгийг гэж өөр нэгэн орчуулга дээр байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар итгэлийг хүлээж аваад амьдралд минь тохиолдож байгаа зүйл бүр бидний сайн сайхны төлөө байдаг гэнэ яг. Гэхдээ бид нарт ойлгомжгүй байж бол биднэрт шантармаар, бид нар хаширмаар байж болно. Гэхдээ Бурханд гарц байгаа. Тэр гарцыг бид нар юугаар авах вэ? Итгэлээр авах болно. Амен. Итгэл нь өөрөө юу вэ? Дуулууртай байдаг. Итгэл нь өөрөө юу вэ? Хүндлэл. Итгэл нь өөрөө юу вэ? Бурхантай хамт алхах. Итгэл нь өөрөө юу вэ? Үйлдэх буюу даруугаар эзэнтэйгээ алхах тухай ойлголт юм. Даруугаар эзэнтэй алхах нь гэдэг дээр зүгээр нэг жишээ бодогдож байна л. Бид нар ингээд 7 хоногийн дундаар тэг ингээд өөр тус тусынхаа ажлыг хийгээ явж байгаа шүү дээ. Тэр нь Бурхантай хамт байгаа хүмүүс ер нь мэдэгддэг байхгүй. Угаасаа мэдэгддэг. Бурхантай хамт байгаа учраас угаасаа нуух боломж байхгүй шүү дээ. Харин Бурхантай хамт бус хүмүүсийн амьдрал бол тэр чигээр нууц амьдрал байдаг. Яаж байгааг нь мэддэхгүй тий. Юу хэлэх гээд байна гэхээр итгэлийн хүмүүсийн амьдрал ер нь эргэн тойрондоо яадаг гэхээр энэ угаасаа сүмд явд юм аа. Энд чи бас нэг өөр хүн байхгүй гэдгийг мэдээд байд. Нэгсэндээ бид нар эргэн тойрныг бүх хүмүүс мэднэ гэсэн үг шүү дээ. Гэр бүл за бүр эхнэр нөхрөөсөө л эхэлчихэд эхнэр нөхөр, хүүхдүүд, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон тий бүх хүмүүс ер нь бол энэ Есүс их гэдгийг мэддэг гэсэн. Ер нь одоо ингээд 7 хоногийн дундаар заримдаа би чи ингээд нэг арбайт хийн сая хийх гээд. Тэгээ баскын ахлагчийн ажил дээр хаяа очино. Тэгээ баскын ахлагч чондуусаа нэмж дууддаг юм. Ямар ч юм гэрчлэл байгаад тах шиг байгаа юм ер нь бол. Би ямар ч сүмийн хүн гэдгийг хэлсэн юм шиг байгаа юм ер нь бол. Ойлгож байна тий? Тийм учраас бүтэнсээ өдөр би амарнаа гэж ирчлөөдөө хэлж чаддаг гэсэн. Хаяа бас болдоо өдөрдөг чи ажил дээр очино. Юуд мэдээд ах шиг. Оо. Сүмдээ сая яваараа. Нэг итгэлийн биш хамт ажилдаг нэг эмүүн тэгжсэн. Би нэг сүмдэр ажилтаа гээд явна гэдэг ифтарна гэдгсэн чи болдоо өдөрдөг. Чи яага явахгүй байгаа? Гэт асуугаад байсан. Тэгээ бодохдоо бодвол бас хэлцэн юм шиг байна. Би ингээд сүмд явдгоо гэд. Нэг өсөн тийм гэрчлэлтэй амьдрал гэсэн үг шүү дээ хатонороо тий. Тэгээ энэ зүгээр наад захын жишээ шүү. Тэгээ цаашаа бид нар гүнзгий зүйл рүү орох боломжтой шүү хатонороо. Амен. Харин гэрчлэл байхгүй юм хүмүүс бол итгэдэг үгүйг мэдэхгүй шүү дээ. Дараа нэг найз нар нас тэр сүмд явдаг байсан юм уу? Дараа нь явж байгаа хоёул сүмд чи сүмд явдаг байсан юм уу? Би мэдээгүй шүү дээ. Ийм тохиолдох магадлал өндөр байдаг тийм үү? Зөв жишээ шүү багт өнөрөө заа юу. За, ер яах нь вэ? Ер нь бол эцэнтэй хамт явна гэдэг бол гайхалтай ерөөл байдаг шүү. Үнэхээр ерөөл. Бүүчээр. Нэг эвгүй үг байгаа шүү дээ. Та нар Бурханаас ичвэл Бурхан танараас ичнэ гэж. Эцсийн өдөр. Эзэн минь ээ би нөгөөд чи байж таа. Би чамайг танихгүй байна гэсэн шүү дээ. Тэр нь бол эвгүй те. Ичээд дээ шүү дээ тэр өдөр бол те. За. За. Итгэлийн номлолыг та нар сайн хүлээж аваарай. За, тийм учраас ахтунараа итгэл дотор уршаа алхацгаая. Тэгээд юмны эцэст шагнал байх болно. Тэр шагнал нь мэдээж бидний амьдрал сүнслэг мөн энэ амьдрал дээр шагналж байна. Үгсэн мөлий? Та нар энэ дэлхий дээр миний хаанчлалыг бий болгоорой гэсэн. Тэгэхээр бид хаанчлалыг бий болгохын тулд юуны дөрөнд энэ зүйл итгэлгүйгээр таалагдах боломжгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм биш үү? Амен. Одоо хэдүүлээ. Уршаа эзэн дотор алхацгаая. Хамтаа залбирая.
За та бас эзнээс залбираад асуугач. Магадгүй гаццсан зүйл байгаа юм шиг. Тэгвэл уршаа сэт зөхөр. Үергэлцэн. Итгэл бол бидний амьдралын маш том хүч юм шүү. Бид Бурханд итгэх үед бидний амьдралд Бурхан хүчээ өгнө гэсэн. Тэгэхээр бид нар энэ дэлхий дээр өөрийн хүчээр биш Бурханы хүчээр амьдрдаг хүмүүсээ гэдгийг мэддэг шүү. Ойлгоцсон. Ийм учраас бид нар өнөөдөр эзний өргөөнд ирдэг шүү. Эзний хүч дотор уршаа алхахад ямар гайхалтай байдаг вэ? Эзний хүч дотор бид нар байхад бидний амьдрал ямар ёроолтой байдаг вэ? Бид мэдэн шүү дээ. Тэг учраас та эзнээс залбиран гуйгач. Итгэлгүйгээр таалагдах боломж байна. Иесус. Эзэм та өөрийн чуулган дээр байгаад баярлалаа. Та байгаа учраас бидний амьдралд үргэлжил өөрчлөлтүүд байна. Та байгаа учраас бидний оюун бодол зүрх сэтгэлд үргэлжил өөрчлөлтүүд байгаад талархаж байна. Өдрөөс өдөр таны дүр төрх рүү өөрчлөгдөх бидний амьдралын үйл явц бүрийг та өдөрдөн чиглүүлж өгөөч. Амьдралд нь хэрэгцээтэй байгаа тэр бүхий л зүйлээр та хангаарай. Онцгой өөрийн чуулганд дуудагдсан хүмүүсийнхаа зүрхэнд гайхалтай итгэлийг өгөөч. Бид үнэхээр имээдэг. Бид үнэхээр хүндэлдэг. Бид үнэхээр тэр айдас дотор уршаалхдаг. Тийм ээ, бид үнэхээр тантай хамт алхдаг. Тантай нэгдэж чаддаг. Тэр дуулуурт нэгэн байхад туслаарай. Эзэн, таны шагнал ямар гайхалтай вэ? Таны өрөөл ямар харьцууламжгүй вэ? Тандаа талархаж байна. Өөрийн чуулганыг та өдөртөх болтугай. Энэ газар таны хүсэл биелэл болох болтугай. Таны үг хэрэгтэй нэгэнд нь хүчийг өгөх болтугай. Эзэн минь тандаа талархан эзэн Есүсийн нэрээр бүх зүйлийг даатхан залбирэн гуйж байна.